байна. За жолооч тээврийн хэрэгслийг зам дээр турба удаан зогсохдоо 5.17, 6.12 гэсэн тэмдэг бүхий зогсоолын талбай аврах газар гэсэн тэмдэг бүхий зогсоолын талбайд тээврийн хэрэгслээ зогсоож болно. За хэрэг тийм талбай байхгүй бол замын баруун гарт талд хөөн дээр хөөгөө бол зорчих хэсгийн зах хашлах шахаж зогслоо. За энэ дүрмийн 14-ийн 3 буюу 14-ийн 4 гэсэн зааслын дагуу нэмэлт тэмдэг бүхий байрлалаар тээврийн хэрэгслээ нуулж зогсоож болно явгүйдээ зам дээр. За мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй зам 100 гарт талд төр зогсохыг зөвшөөрдөг байна. Нэг чигийн 100 гарт талд нэгнэнд төр зогсож болно гэсэн. За нэгс тодруулж хэлж. Тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн захын дагуулan зогсоох тохиолдолд зөвхөн нэгийг нэгээр цуулан байрлуулна. За энэ нийтлэг нэршлэр бол нөгөө 45 градусаар зорчих хэсгийн баруун гарт цуулж байрлуулна гэсэн. За энэ тохиолдолд хоёр дугуй тээврийн хэрэгслийг автомашины өргөнөөс илүү гаргахгүйгээр дашуу байрлуулж болно. За хоёроос илүүгүйгээр зэрэгцүүлэн зогсоож бас болно гэсэн. Урд нь байгаа тээврийн хэрэгслийн өргөнөөс тухайн хоёр мотоциклийг зэрэгцүүлэн байрлуулахдаа нөгөө хоёр урд байгаа болон ард байгаа тээврийн хэрэгслийн өргөнөөс хэтрүүлэхгүйгээр байрлуулан зогсож болно гэсэн. За мөн хөвөө болон зорчих хэсгийн өргөссөн талбайд тээврийн хэрэгслийн зорчих хэсэг рүү оруулахгүйгээр дашуу байрлалаар зогсоохыг зөвшөөрнө. За ингэхдээ зорчих хэсэг буюу үндсэн зогсоолоос гадна бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд урдаа байгаа болон ардаа байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх замын орчин нөхцөлийг хаахгүйгээр байрлуулан зогсоохыг зөвшөөрдөг. За зогсоол байрлуулах хэлбэр буюу байршлын хэлийг эдгээр тэмдгүүдээр заах нь нэмэлт тэмдэг байгаа. За машин байрлуулах эдгээр нэмэлт тэмдэг байгаа. За эдгээр тэмдгийн дагуу тээврийн хэрэгслийг байрлуулж болно. Мөн тэмдэглэл байгаа. За тэмдэглэлийн дагуу тээврийн хэрэгслийг байрлуулж болно. За суудлын автомашин, мотоцикл, мопед ундуух дугуй зорчих хэсэгтээ хэлсэн явган хүний зам дээр гаргаж унуулж зогсохыг зөвшөөрнө. Гэхдээ энэ тохиолдолд зөвхөн энээс бусаад нэмэгдэл эдгээр нэмэлт тэмдгээр тээврийн хэрэгслээ байрлуулж болно. Энд бол суудлын автомашин болон ундуух дугуй мотоциклийг явган хүний зам дээр байрлуулахыг зөвшөөрдөг. Энэ тэмдэглэлд бол бүх төрлийн тээврийн хэрэгслийг цуваа байрлалаар байрлуулж зогсоохыг зөвшөөрнө гэсэн. За чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч нь зорчигч буулгах суулгахдаа буудлын талбайн төгсгөл рүү урагшаага шахаж тэгээд хашлагын иргэнээс 0.5 метрээс илүүгүй зайд шахаж өгсөн. За жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх өөрөөс нь бусад хүн хөдлөх боломжгүй болох арга хэмжээг авсны дараа тээврийн хэрэгслээс буух түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. За энийг энгийнээр тайлбарлах юм бол тээврийн хэрэгслийг өмчлөгч буюу жолооч нь таны машиныг таньгүйгээр тээврийн хэрэгсэл аюулгүй байдлыг бүрэн хариуцдаг байх гэсэн үг. За тээврийн хэрэгсэлд 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хөнгүүгээр тээврийн хэрэгсэлд үлдээхийг хориглодог. За энэ яг бидний амьдралын практик дээр бас 10 хүрээгүй байгаа бага насны хүүхдийг тээврийн хэрэгсэлдээ үлдээгээд гарах хэрэгцүүн үр дагаврыг жолооч хариуцдаг байх нэ гэдгийг бас сайн ойлгоорой гэсэн. За суурин газрын гадах замд амрах хонох цэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслийн тусгай зориулсан талбай эсвэл замаас зайдуу газарт зогсоно. За ялангуяа орон нутгийн замд бид нар ядарсан үедээ тээврийн хэрэгслээ зогсоох гэж байгаа бол хариулах зорчих хэсгийг чөлөөлж бүрэн чөлөөлсөний ар дээр тэндээ тээврийн хэрэгсэлтэй удаан зогсож болно гэсэн. За дараах тохиолдлуудад төр зогсохыг хориглоно.
Төр зогсолт гэдэг юм нь жолооч тээврийн хэрэгслээ 5 минут хүртэлх хугацаанд зориуд зогсоосон үйлдэлийг төр зогсолт гэдэг. За энийг бас өмнө ярьсан байгаа тийм. За тэгэхээр энэ юу уулзар биш гарц цаана тийм үү? За гарцны өмнө болон гарцны цаана 10 метр дотор болон цаана зогсохыг хориглоно. Тухайн зорчих хэсэг дөрв болон түүнээс олон игнэтэй дундаа тусгаарлах зурвалстай 2 игнээ бүхий замын сэргэлдээ зогсож болдог байна. Харин уулзрын өмнө болон уулзуурын цаана 20 метрийн наан цаана зогсохыг хориглоно. Төр зогсохыг хориглоно. За явган хүний зам болон ундаг дугуйн замын өмнө гэсэн үг шүү. За өмнө 5 метрийн өмнө зогсохыг хориглоно. Харин явган хүний гарцаа өнгөрөөдөл төр зогсохыг зөвшөөрдөг байна. За энд чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал болон вакцины зогсоол дээр 22-оос өглөөний тэг 6 цагийн хооронд хүн боловсруулахын тулд төр зогсож болно. Тэрнээс бусад өглөөний 6-аас оройн 22 хүртэл өдрийн цагаар төр зогсохыг бол тэр чигээр нь хориглодог байна. За чиглэлийн тээврийн хэрэгслийн игнээ болон ундаг дугуйн зам дээр төр зогсохыг хориглоно. За төмөр замын гармын өмнө 20 метрийн өмнө төр зогсохыг хориглоно. За гүүрэн дээр болон гүүрэн доор төр зогсохыг хориглох юм байна. За мөн нөхөн гарцсан дотор буюу хонгол дотор төр зогсохыг хориглодог байна. За бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн болон замын тэмдэглэлийг халахлсан байдлаар зогсохыг хориглох нь. За бусад замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг овогдуулсан буюу энгийнээр хэлэх юм бол тухайн игнэний 3 метрээс дотогш үлдсэн бол тухайн тээврийн хэрэгслийн зогсолтыг хориглоно. За мөн 5-ын 29 тэмдэг буюу ослын зогсолтын тэмдэг. За ослын зогсолтын тэмдэг буюу тэрний бүсэд төр зогсолтыг хориглоно. Энд бол нийтлэгдээ том оврын бишийн уруу зам тухайн тээврийн хэрэгсэл тооромжгүй болсон үед ослын зурвас руу орж тээврийн хэрэгслээ аюулгүй зогсоодог энэ зурвас газар төр зогсохыг хориглодог байна. За харин дараах тохиолдлуудад удаан зогсохыг хориглоно. За төр зогсохыг хориглосон бүх газар удаан зогсохыг хориглоно. Ер нь төр зогсохыг хориглоно гэдэг маань тухайн хэсэгт тээврийн хэрэгслээ ерөөсөй зогсоож болохгүй л гэсэн. За төмөр замын гарамд 100 метрээс ойр зад удаан зогсохыг хориглоно. 20 метрээс дотогш зайд төр зогсохыг хориглоно гэж сая дурдсан. За сургууль орчмын бүс дотор зорчих хэсэг дээр удаан зогсохыг хориглоно. За хориглосон газар зайлшгүй зогсолт хийснээс жолооч тухайн хэсгийг аль болох энэ даруй чөлөөлөх арга хэмжээ ав. Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно гэсэн ийм залтууд байх нэ.